Сайн байцгаана уу? Уран шуухай сургалтын үеийн багш Самлан байна. За энэ удаагийн бичлэгээр бүгдээрээ монголчуудын үр хүүхдүүдийнхаа хэл ярианы хөгжилд одоо анхаарахтаа хэрэгэлдэг жороо үгийг хамтдаа сурахаар бэлтгэсэн байна. За жороо үгийн нэр маань болохоор хоргой цэцэг. За хоёр уулын хооронд хоргой цэцэг. Цэцгэнд нь цэгээ алт. Алтанд нь 10 хэлхээ. Хэлхээнд нь хээ хуар. Хуаранд нь хунтар илжиг. Илжигэнд нь эгэл боол. Боолонд нь бор галуу. Галуунд нь газар ус. Усанд нь уул Монгол. За жороо үг гэдэг маань болохоор ямар нэгэн утга авцалтайг агуулгахгүйгээр за хэлний ээдрэд хэллэг болох төгсгөлд орж байгаа үг урталтаа давтагдж хэлэгдэж байгаагаараа онцлог бөгөөд хэлний одоо гээгүүлэгч урт богино нэр шигийн ялгаа тод бүдэг гээгүүлэгчүүдийн ялгааг хэлэхэд маш зөвхөн болгоороо онцлог байдаг. За ингээд дараагийн бичлэгээр дахин уулзцай баяртай.